stand, for it was I who chose to start. I see no need to take me home. I'm old enough to face the dawn. Just call me angel of the morning, angel. Just touch my cheek before you leave me, baby. За энэ дугаарыг яагаад Dark Side гэж нэрлсэн бэ гэхээр хүн ер нь бас яг хийж байгаа юмнасаа бас жоохон одоо юм юу гэмтэй кринжлэгч гэдэг юм уу. За нэг хийж байгаа юм маань ингээд нэг амар аз жаргал те баяр баясгал байсан бол сүүл рүүгээ ингээд нэг тийм амар тийм одоо юу гэж тайлбарламаар юм те хийж байгаа юмнасаа айгүйх тийм гоё ирчүүч авдаг байсан бод эсэргээрээ болох тийм үе бас байт юм байна. Тэгээд сүүлийн үед бол тэ базаагач тэр подкастаач тэр ер нь Facebook ревю бүгдийг бас яг бойлох талаар жоохон хэсэг бодсон. За энэ үзэгчд уншигчдын энэ сэтгэл бол нэг иймэрхүү ер нь байдаг. Тэгээд одоо энэ dark side нь шүү дээ тэ мэдээж гоё гэгээлэг зүйл олон байгаа л да. За тэгээд сүүлд яагаад бүр ингэж хийж байгаа юмнасаа бүр ингэж юм таашаалах байсан бэ гэхээр уран бүтээлчд өөрсдөө бас ингэж хийж байгаа зүйлд маань бол маш комплейн үүсгдэг болсон. За сүүлийн одоо бол онлими болгоцсон байгаа тийм private болгоцсон байгаа базаанаас болоод бол бүр энэ цагдаа шүүхтэрээ тулсан байгаа. Тэгээд уг нь бол би бол ерөөс ямар ч юм баримт нотлогоо дэлгэж тавьдаггүй баггүй. Би яадаг вэ? Энэ базаагаар юу хийдэг вэ гэхээр хүмүүсийн одоо энэ Facebook дээр байгаа энэ янз бүрийн кино урлагийг тойрсон мэдээллүүдийг хамж аваад бүгдийг ингээд тоомлж ярьж өгдөг байхгүй юу? Одоо нэгсдээ базаа штэ. Тийм нэр нь базаа, аригуун базаа. Тэг би бол базаа л хийдэг байхгүй юу? Түүнээс би ямар нэг шинээр энэ юм байна, тийм байна гэж юусоо юм ярьдаггүй. Нийт хүмүүсийн одоо ярьсан битсэн зүйлүүдийг ингэж бөөгнүүлээд одоо та бүхэнд базаа болгож хүргэдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө би бол хизээч хүний мууг үзэх гэж энэ базааг хийдэггүй. Подкастаач тэр ер нь бол хүний мууг үзэх гэж хүмүүсийг одоо энэ манай зарим киночдын хэлээд байгаа шиг юм хүмүүсийг хооронд нь яс хаях гэж гэдэг ч юм уу. Ямар ч юм бол зориг байхгүй. Надад тийм ашигч байхгүй, тийм зориг байхгүй. Подкастын хувьд бол shit 5 кино гэдэг нь болохоор одоо уран бүтээлч нэг киног ингээл худлаа хөөргөж магтахаа болоосээ яг юм хөрсөн дээрээ буугаасаа үзэгчт нь ингээд энэ киног shit байна гэд хэлээд тахт уран бүтээлчт нь ингээд магтаад баймааргүй байна. Тийм учраас тийм зоригтойгоор shit 5 одоо кино юу вэ гэж би бол подкастаараа асуудаг байгаа. Тэгээд магадгүй хинтээ жоох эйгүү байсан ч гэсэн одоо бол хүмүүс бол хилээд эхэлсэн байгаа, хилдэг болцсон. Нэгнийхээ уран бүтээлийг бол муу ах юм бол чөлөөтэй бас ингээ шүүмжилдэг болцсон байгаа. Энэ бол манай подкастын маань зорилго байсан. Энэ бүр цаад зорилго нь бол ерөөсөн Монголын кино урлагийг илүү хөгжөөсэй те илүү бас ингээ сайн муугаараа ялгараасаа гэсэндээ энэ топ shit 5 гэдэг асуултыг бол асуудаг байгаа. Тэ undercover underrated overrated гэдэг асуултыг ч гэсэн яг энэ ийм зорилготой л асуудаг байгаа. За базааны зорилго бол одоо Монголын кино урлагийг би яг юм Холливуд шиг ч гэдэм үү те гадны кино урлаг шиг ингээл үргэлж буцалж байгаасаа гэж үздэг байхгүй. Одоо бидний одоо нүдэнд харагдж байгаа бол дандаа сайн сайхан харагдж идэг, дандаа л юм гоё гэгээлэгтэй эсвэл нэг юм муу киног амар гоё хөөргөөл ингээл бүгд дандаа л нэг юм гоё идэг. Би болохоор сайнч тэр муунч тэр ингээл бүх юм ерөнхийдөө л энэ болж байгаа бүх зүйл ингээл байнгын ингээл буцлаад ерөнхийдөө Монгол кинотой холбоотой бүх зүйл ингэж байнгын юм буцалдаг байгаасаа гэсэндээ би энэ базааг бол яг анханасаа эхлүүлж исэн юм аа. Тэгээд одоо юу гэдэг юм бэ? Амраас Weekly гэдэг нэвтрүүлэг байдсан шүү дээ. Яг энэ Монгол улсын нийгэмд болж байгаа ингээд бүх юмнуудыг ингэж базаад ярьдаг тий. Newsaki-ийн базаа байна тий. Newsaki-ийн базаа бол Монголын хипхоп урлаг за ерөнхийдөө урлаг
хөгжмийн зах зээлтэй холбоотой энэ бүхнийг бол Нивсакийн база баздаг байгаа. Тэгээд минийх юугаараа ялгаатай вэ гэхээр би яг Монгол кино болон Монгол киноны эргэн тойрондох бүх зүйлийг ингэж бацдгаараа бол онцлогтой байгаа. Хамгийн гол нь энэ маань бас удаан үргэлжлэх гэхээр бас жоохон хүндрэлтэй байгаад наа. Уран бүтээлч нөөсд ингээ комплейн хийгээд тахаар бас аюу хэцүү байна. Тэгээд ялангуяа сүүлийн базаатай холбоотой тэр намайг бол тухайн одоо миний ярьсан ч юу ахтэй тэр нэг өөр хүн яриа тэрийг нь би энд ингээд дамжуулаад ингээд гаргацсан чинь шууд ингээд чамаг одоо шүүхт өгж байгаа шүү тий шүүх цагтаа болно шүү чамд бас энэ хамаатай шүү гэдэг байдлаар тухайн тэр ярьсан үнийг шүүхт өгж байгаа юм байлээ. Тэнгүүтээ чамаач гэсэн ингээд бас энийг ингээд олон түмэнд түгээсэн гэдэг байдлаар бол надад бас асуудал үүсгэж байгаа юм байлээ. Тэгээд яг хоо тэгээд би бол яг хуйлч мөлчтэй уулзаад бас энэ одоо би ингээд миний ингээ хийж байгаа юм зөв буруу юм уу бас энэ талаар нь бас жоохон бас явсан. Тэгээд базаагаа бас болиё гэж бодоод за тэгээд нэлийн хэсэг бас базаа маань бас одоо YouTube дээр тавьсан та бүхэн бас мэдж байгаа баха. Тэгээд олон хүмүүс базаагаа өргөжлүүлээч гэсэн. Тэгээд бас хүмүүсийн юм дуртай болцсон юмыг шууд ингээ зогсоочход бас надад бас хайран байсан учраас хамгийн зөв шийдлийг бол өөрийнхөө хувьд бол бодож олсон байгаа. За энэ миний шүдний аппарат ойр жоохон холгоод за тэгээд ямар шийдэл болсон бэ гэхээр мэдээж би энэ базаагаа ерөөсө хүний мууг бусдын мууг үзэхийн тулд хийдэггүй. Тийм учраас базаагаа бол үргэлжлүүлнэ. Хамгийн гол нь энэ миний базаанд ерөөсө огт дурддагмааргүй байгаа тэрхүү уран бүтээлчд шууд надад хэлчих болно. Тэгэх юм бол би ерөөсөө өөрийнхөө базаагаар подкастаар би ч бас Facebook дээр ревю бичдэг те. Arigons гэд пэйж байгаа Facebook-ийн энэ дээр бас би ревю болон кинотой холбоотой зүйл бичдэг байгаа. Энэ бүх зүйл дээрээ тухайн уран бүтээлчтэй холбоотой, тухайн уран бүтээлчийн хийсэн кино, уран бүтээл, контент юу гэдэг алийг нь ч хизээч дурдахгүй байж болно. Тэгээ дахиад хэлье те. Би энэхүү өөрийнхөө хийдэг зүйлүүдийг хизээч хүний мууг үзэх гэж хийдэггүй учраас шууд надад угаасаа би мэдж байгаа ихэнх уран бүтээлчд бол үзэж байгаа миний хийж байгаа зүйлүүдийг. Тэгэхээр би зүгээр л миний энэ одоо хийж байгаа контент одоо энэ подкаст базаа энэ юмнуудад болохоор одоо би тухайн уран бүтээлчийн хийсэн юмнуудыг дурдах нь бол ийм тухгүй мэдрэмж төрүүлж ив шууд надад хэлээ. Тэнгүүт би дахиж цааш хизээч одоо өөрийнхөө хамааралтай контентуудаар тухайн уран бүтээлч, тухайн продакшнтай холбоотой зүйлсийг бол ярихгүй гэдгийг мэдэгдэж байна. Тэгээд базаа бол үргэлжлээд явна. Харин энэ базаанд хүн болгон орох уу орохгүй юу гэдэг энэ зүйл харин цаашд өөрчлөгдөх нэ. Тэгэхээр сүүл надтай комплейн хийсэн тэрхүү уран бүтээлчтэй холбоотой одоо уран бүтээл, контент, тэ кино одоо бүх зүйлийг бол цаашд базаагаар бол ярихгүй, подкастаар бас ярихгүй, Facebook дээр ч гэсэн одоо ямар нэг байдлаар ревю хийхгүй гэдгийг бас мэдэгдэж байна. За нэр усыг нь бас хилээд явах уу те. Тийм байна. Тэгээд базаагаа эхлэхийн өмнө нэг юм амар урт мэдэгдэл хийчлээ. Уучлаарай, урт санагдсан бол уучлаарай. Гэтэ бараг сар дотроо ингээ буглаад яваад лаа. Тэгээд яг ингээд ер нь бол базаагаа эхлүүлээ, буцаагаад эхлүүлээ. Тэгээд энүүгээр нэг ярий гэж бодсон учраас ингээд ярьчлаа шүү. За тэгээд базаагаа үргэлжлүүлцгээе. Ерөнхий ивент тгэгч Sow Media. За тэгээ базааныхаа хамгийн ихэнд бол хэдүүлээ удахгүй нээлттэй их гэж байгаа кинонуудынхаа мэдээлэлээс бол эхэлдэг байгаа. За тэгээд энэ жилийн одоо энэ оны бас те хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонуудын нэг бол яалтчгүй задлаагүй захиа хэмээх уран сайхны кино байгаа. Аауд гэдэг холтлаан ойрын халуун уулуудыг хэлдэг. Оройдоо тэнгэр өргөж өвөр дээр нь үрээн эрхлүүлсэн уулыг аав уул гэдэг. За энэ кино бол бас яагаад ийм их өндөр хүлээлт үүсгэж байгаа вэ гэхээр тус кино нь бол одоо Бауугийн лавсрангуй дутуу хээтэй тоон жүжигийн зохиолоос сэдвүүлэн бүтээсэн ийм кино байгаа. За тэгээд одоо уран бүтээлчдийнхэн өөрсдийн хэлж байгаагаар бол одоо дараагийн шар гэгээ байх өндөр магадaltaй.
За шар гэгээ бол тухайн гарсан жилдээ бол бүүн болсон. За мөн IPTV-гийн одоо рекордыг бол тогтоосон байгаа. Тэгээд хамгийн өндөр үзэлттэй юм уран сайхны кино болж исэн байгаа. Тэгээд тухайн үед гэхдээ кино театруудаар бол гараагүй. Яг IPTV OTT-д зориулж бол хийгдсэн байгаа. Энэ задлаагүй захиа уран сайхны кино бол одоо 1-р сарын 15-наас эхлэн үзэгчдэд хүрхнэ. Тэгээд ерөнхийдөө постэр энэ төр бол айгүй гоё гарсан байлээ. За тэгээд энэхүү киноны бол гол дүрт жүжигчин Золбот, за Гэрэл сүх, Балдан Пүрүү, Батбаатар, за Дорж Дав гэх мэт маш олон ийм мундаг уран бүтээлч тоглосон байгаа. За тэгээд шар гэгээ киноны найруулагч Бат Дэлгэр маань бол энэ киноны ерөнхий найруулагчаар бол ажилласан байгаа. Өмнөх одоо шар гэгээ киноны зохиолчор бол Гүр Базаргой ажилласан байсан. За тэгээд мэрэгжлийн зохиолч хүмүүсийн зохиолоор кино хийвэл одоо ямар хуу юм чанартай кино болдгийг та бүхэн бас өмнө харсан баха. За тэгээд бас нэг кастингтай холбоотой сонирхолтой мэдээ дуулгах гээд бол задлаагүй захиа уран сайхны киноны дүрийг бол 21 аймгаар явж одоо сонгон шалгаруулж авсан юм байлээ. Тэгэхээр маш одоо сонирхолтой шинэ дүрүүд энэ кинон дээр бас гарна. Мөн одоо Сувисын бас зарим нэг оюутнууд бас энэ кинонд бас дүр бүтээсэн сурагтай байсан. За тэгээ ямар ч байсан одоо тун утгагүй нээлттэй ихнэ. Тэгээ нээлттэй ихээр нэгдүүлээ бас үзээд санал шүүмжээ бол энэ кинон дээр бол бичнэ. Дараагийн танилцуулах уран бүтээл бол тусгаар тогтнолт бошиг сахигч хэмээх уран сайхны кино байгаа. За түүхэн үйл явдлаас сэтүүлсэн уран сайхны кино байгаа. Энэ киноны зохиолыг бол зохиолч Тодко Самсон бичсэн байсан. Тэгээд найруулагчаар нь бол Тамир ажилласан байсан. Монгол улсын минь тусгаар тогтнол өнмөнх оршиг. Энэ кинонд гарах одоо түүхэн хүмүүсийн дүрд бол маш олон бидний таньдаг уран бүтээлч тоглосон байлээ. За жишээлх юм бол Намнан сүрэнгийн дүрд бол жүжигчин Тамир, за Чинван Хант доржийн дүрд бол жүжигчин Эрдэнэ Нүлэг, за Цогт дарийн дүрд бол жүжигчин Саран Туяа, за Насанжид гэдэг хүний дүрд бол жүжигчин Сувд, за Магсрын дүрд бол жүжигчин Одон Чимэг, за Сэрсэн гэдэг хүний дүрд бол эмэгтэйн дүрд бол жүжигчин Ган Чимэг нар ингээд тоглосон байлээ. За гол дүрүүдийн хувьд бол ерөөхдөө ийм байна. Тэгээд ямар ч байсан түүхэн уран сайхны кино гэдэг утгаараа бол хүлээлтийг бол үнэхээр үүсгэж чадж байна. За дээрэс нь бол Монгол улсын тусгаар тогтнолын төлөө MBA зориулж явсан ийм түүхэн хүмүүсийн талаарх уран сайхны кино учраас миний хувьд бол энэ киног заавал үзнэ. Бас ер нь бол бүх монголчуудыг бас үзээсэй гэж хүсэж байна. Тусгаар Монгол улс мөнх оршиг үрээс үнтэй дүргэж байхаас төрөөс үнтэй үргэж үгүй. Нэрээ би өнгөрсөн базаагаараа Fantastic Production тарсан байж магадгүй гэд хэлсэн. Тэгээд энэ хэлсэн үгэндээ бас Fantastic Production-ийн нийт хамт олон уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Тэгээд Fantastic Production бол ерөөсөө тараагүй байгаа. Зөв түрхэн хугацаанд тусын уран бүтээлээ хийгээ явж байгаа юм билээ шүү манайхаа. Тэгээ бас Fantastic Production-аас надад бас тодорхой хэмжээний зөвлөгөө гэх юм уу, шүүмж гэх юм уу бас хэлсэн. Ерөнхийдөө одоо үзэгчид дээр уран бүтээлчид дээр чиний бас хийж байгаа контентийг бас үзэж байгаа. Тийм учраас нэлээд судалгаа мэдээлэлтэй ингэж юмаа хийж байгаарэ гэдэг нэм маш зөв юм шүүмж хэлсэн байгаа. Би бас энэ шүүмжийг бол хүлээж авсан байгаа. Doesn't give you the right to. Remember, with great power comes great responsibility. За дараагийн танилцуулах уран бүтээл бол энэ сарын 8-наас эхлэн вүүгээр гарах Дурсамж сургууль гэдэг одоо веб драма кино байна. Тэгээд энэхүү киног бол Faway-ийн өөрсдөө одоо продюсерлаад ерөнхий найруулагчаар нь бол Faway-ийн одоо жүжигчин Ундрал ажилласан ийм уран бүтээл байна. Тэгээд зохиолыг бичсэн бас Faway юм байна. За би бас Faway гэж бас буруу хэлээд иж магадгүй шүү. Яг юу гэж уншиж юм бэлээ? Faway, favorite way гэдэг шиг ингээл тавчлаад уншичлаа манайхаа. За ерөнхийдөө coming of age drama юм шиг байна. Ямар ч байсан вүүгээр гарахаар нь хэдүүлээ үзцгээе тийм ээ. Сүүлд энэ Faway-ийнхний хийсэн тэр нөгөө хүлээх хөрөө гэдэг кино. Тэр үнэхээр гоё кино байсан. 2025 онд миний үзсэн яг Монгол кинонуудыг бол топ 5 гэж ангилах юм бол одоо тэр хүлээх хөрөө гэдэг кино бол энэ нэлийн дээгүүр орохоор тийм кино байсан. Бас айгүй гоё драм байсан. Ойрт үзээгүй тийм гоё романтик драма кино байсан. Бас тодорхой хэмжээний комеди тий. Тэгэхээр энэ нийтийн маань кино бол итгэл алдахгүй баха.
дараагийн кино бол одоо энэ сарын 9-нд нээлттэй их гэж байгаа Дангин хэмээх уран сайхны кино байна. За тэгээд энэ киноны ерөнхий найруулагчаар бол Балхчовын Чингүн ажиллаж байгаа. За тэгээд кастинг бол нэлээд сонирхол татж байна. За юу вэ гэхээр залуу жүжигчин Сэлэнгэ гол дүр тоглосон байсан. Мөн одоо энэ жил Physical Asia-гаар өнгөрсөн жил шүү. Physical Asia-гаар бол та нэлээд одоо дэлхийн техно бүүн болсон лавг очир бас энэхүү киноны гол дүрд бас тоглож байгаа юм байна лээ. Тэгээд мөн одоо Гүрсдгай, Мөнх төмөр гэх мэт маш олон уран бүтээлчид энэхүү кинонд ажилласан байсан. Тэгээд UBS-ийн кино юм шиг байгаа юм тий. UBS-ийн лого энтер постэр дээр нөхийг бодоход тэгэхээр UBS-ийн кинонууд нөгөө одоо Содуура, Говийн домог энтер гэж байдаг шүү дээ. Яг нэг тиймэрхүү вайптай харагдсан постэр нь ч тэр ер нь энэ киноныхан бас нэрэ саундтрак нь бас саяхан одоо YouTube-ээр цацагдсан байсан. Залууд дуучин одоо дуйлам энэхүү дуу киноны дууг нь дуулсан байсан. За тэгээ ер нь ингээд яг байгаа байдлын юмнуудыг харахад бол яг л нөгөө Содуура, Говийн домог энтер шиг тийм төстэй бол харагдчихилээ. Гэтэ мэдээж үйл явдал юмнууд нь бол ондоо шүү дээ. Мэдээж өөр кино юм чи. Гэтэ яг зүгээр нэг vibe нь жоохон төстэй л гэдэг утгаар хэлж байгаа шүү. За тэгээд ямар ч гэсэн 1 сарын 9-нд энэхүү Дангин хэмээх киног хэдүүлээ антаа хүлээж авч үзцгээе. За одоо хэдүүлээ дөнгөж продакшны ажил нь эхлээд байгаа кинонуудын мэдээлэл рүү орцгоё. За тэгээд хамгийн ихний мэдээлэл бол Вүү болон Orange Entertainment нарын хамтын уран бүтээл Орд дуу хэмээх киноны бол мотор дөнгөж саяхан дуурсан байна лээ. Тэгээд жүжигчд нь бол одоо уншилгаа дууслаа хэмээх нэг юм цуврал баахан постерууд бас явагдсан. Дээрээс нь бас найруулагч Дэлгэр Баяр ах бол одоо энэхүү постыг бас хийсэн байсан. Өчигдөр миний зураг авалтаар Орд дуу киноны мотор дуурч Кат гэсэн пүрвжав найруулагчийн командаар дууссан. Миний зураг ингээд л дууссан гинэ. За Дэлгэр Баяр ах бол өөрөө бас энэ кинонд бас тоглож байгаа юм байна. За тэгээд бас жүжигчин нөө балетчин Мөнх нар ингээд нэг хөрх охин байдэн штэ. Тэр охин бас тоглож байгаа юм байна лээ. За тэгээд энэ киноны бас мотор дуурсан гэхээр чинь бол энэ хавартаа л баг нээлттэй хийчих байх гэж бодож байна. Ер нь ихэнх Монгол кинонуудыг одоо яг ингээд хараад хахад нэг сар зураг авалтаа, сарын дотор зураг авалтаа хийгээл за нэг пост продакшн бас нэг сар болоод тэгээл нэг 3 сарын дотор баг нээлттэй хийгээд байгаа харагддаг шүү. Ер нь бол ихэнх нь л яг дөнгөж кино эхлэегээл тэгдэг. Тэгээл 2-3 сарын дараа яг кино нь бол цацагддаг байгаа. Тэгэхээр би бол энэ Орд дуу хэмээх киног бол энэ хавар ямар ч байсан 3 сар багтаад нээлттэй ичих байх гэж бодож байна. Тэгээд яг одоогоор бол яг хизээ нээлттэй их нь бол тодорхойгүй байна. Сая бас энэ Орд дуу гэдэг киноны талаар гүйцэтгэсэн мэдээлэл байхгүй. Гів гинт нөгөө фантастикийн хэлсэн үг санаанд ороод юм хийхдээ сайн судалгаатай хийж байгаарэ. Олон хүмүүс чамаа үзэж байгаа шүү гэд хэлсэн. Гинт энэ үг санаанд ороод найруулагч Дэлгэр Баяр ах руу залгаж Орд дуу киноны талаар бас жижигхэн мэдээлэл авлаа. Энэхүү кино нь бол Orange Entertainment болон Вүү за мөн одоо Дэлгэр Баяр ахын өөрийнх нь одоо Absolute Pictures нарын хамтын уран бүтээл юм байна. Тэгээд энэхүү киноны продюсер нь болохоор нөгөө Амар Жаргал гэдэг ах хүү байдэн штэ нэг унгалтай дуу оруулдаг нэг юм ах хүү байдаг. Тэр ах хүү бол одоо энэ киноны продюсер юм байна. За мөн одоо энэ киноны зохиолч болон ерөнхий найруулагчаар нь бол Дэлгэр Баяр ах ажилласан юм байна. Ажиллаж байгаа юм байна. За нэгдүгээр найруулагчаар бол одоо Пүүж буюу одоо Пүрвжав ах ажиллаж байгаа юм байна. Энэ Пүүж ах миний подкастаас их олон морьж байгаа. Би өөрлөө саяхан залгаад би таныг өстэй жинхэнэ хааваага газраас чи нэг өдөр очиод аваа явнаа гэсэн чинь за яана ах нь одоо чамаас ууг нэг зүхтаагүй дайл гэдлээ. Тэгээд угаасаа зүхтаад байгаа ах угаасаа амар завгүй байгааг бас ойлгож байна. Гэтэ Пүүж ахыг бас манай подкастт бол оруулах айгүй гоё дугаар болно гэдгийг бол би мэдэж байна. За тэгээд Орд дуу киноны аль биесний мэдээлэлүүд араараасаа бас постэр, трейлер энэ төр нь бол сураад гарах байхаа. Киноны баг хамт олонд амжилт хүсье. За дараагийн мэдээлэл бол одоо энэ Санаату фильмийн Баяраа ах асуузар гэдэг ах байдэн штэ. Энэ ах хүү нэг ийм алаг намар гэдэг ийм постэр хийсэн байсан. Тэгээд энэ киноныхан яг хизээ гарахын хийж байгаа иймэрхүү мэдээлэл бол ерөөсөө огт байгаагүй. Оо яасан миний хөө? Юу өвдөлчжээ? Миний хүүд ийм сум зөндөө байгаа штэ. Аав чамд 2-3 уутсан авч өгсөн штэ. Яг дундуур ороод ирлээ. За аав нь ажиллаад босчихэд яа за нэг сум аваад. Миний хүүд зөндөө юм сум байгаа өчтөр. Аав
Йой, на аппарат холгоод таараа уруул өвдөд инээч чадахгүй байна. За юу ярьжила. За тэгэд алаг намар гэдэг ийм уран сайхны кино бол киноны ийм зураг тавигдсан байгаа. Тэгээд яг бусад мэдээллүүд нь бол хараахан одоогоор бол надад бол харагдахгүй байна. Би бас ингээ хайсан чинь бас гарч ирэхгүй байлээ. Энэ ахын пост гарч ирээд лээ. Тэгээд ямар ч байсан тун удахгүй гэсэн. Тэгээд дараагийн мэдээллүүд нь бол удахгүй гарч ирэх баха. За дараагийн бацх мэдээ бол өнгөрсөн намар нээлттэй хийсэн Rime уран сайхны кино бол бүх IPTV, OTT платформод дээр бол тавигдсан байна лээ. Тэгээд кино театруудын шудраг бус байдлаас болоод нэлийн хэдэн театраас бас энэхүү кино бас бууж исэн гэд саяхан бид нар бас базаагаараа ярьж исэн те. Facebook-ээр энэ талаар бол маш их сенсац мэдээлэл болж исэн. Тэгээд Rime киног та бүхэн бас үзэж амжаагүй байгаа бол манай одоо Sow Media аппликейшнийг гар утсандаа татаад хүлээн авч үзээрэй. Тэгээд энэхүү кино бол найруулагч Баттүшгийн ерөнхий найруулагчаар нь ажилласан ээлж дуран бүтээл байгаа. Нэр би Rime киноны найруулагч Баттүшиг ахаас бас уучлалт гуйж байна. Өнгөрсөн базаагаараа бас подкастэнд өрсөн боловч ирээгүйгээд хэлсэн. Ах бол яг тухайн үед бол хойшлуулж болцсохгүй юм зураг авалттай болоод над бас ингээд баахан чат үлдээгээд явсан юм байлээ шүү. Тэгээд найруулагч Баттүшиг ахаас бас уучлалт гуйж байна. За дараагийн базах мэдээлэл бол одоо продюсер Манлабаатар ах Солонгос улсыг зорьсон байна. За яах гэж болсон бэ гэхээр одоо Horizon Works студийн одоо ээлж дуран бүтээл Бурхны оркестр хэмээх уран сайхны киноны нээлтэнд явсан юм байна. За тэгээд энэхүү Horizon Works гэдэг студи нь бол одоо бидний мэдхээр бол одоо Indie House 3-ыг монголчуудтай хамтран бүтээсэн ийм студи байгаа. Тэгээд эдний дараагийн уран бүтээл болох энэ Бурхны оркестр хэмээх кино нь бол сая энэ шинэ жилээр бол нээлттэй хийсэн юм байна. Тэгээд энэхүү нээлтэнд нь бол манлах урилгаар очсон юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ киноны одоо ихэнх хэсгийг бас Монголд зураг авалтаа хийсэн гэж бас би бас сонссон юм байна. Ямар ч байсан Монголд зураг авалтаа хийсэн. За тэгээд тэрхүү зураг авалтанд нь бол манай Монголоос одоо манай анхаа буйнаа энтер бас оролцсон тоглосон байсан энэхүү кинонд бас туслах дүрээр тийм ээ. Ямар ч байсан Солонгос Монгол хоёрын хооронд одоо продюсер Манлабаатар ах бол маш том зам гаргасан. За тэгээд энэхүү Солонгос уран бүтээл бас Монголд ирж зураг авалтаа ихт нь бол манлах бол нэлээд нөлөө үзүүлсэн гэдэг нь бас ойлгомжтой байна. Нээлтэнтерт нь өргөдөөд утсан байна. За тэгээд дараагийн энэ Horizon Works-аас бол Indie House-ын 4-ийг хий гэдэг саналыг бас хэрмэлийнхэнд бас тавьсан юм байлээ шүү. Та бүхэн бас жижигэгийн ярилцлагыг манай подкастаар үзээрэй. Базааны маань шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн миний Instagram хаягийг дагаарай. За мөн манай YouTube суваг дээр subscribe дараарай. За манай ивент итгэгч байгууллагаар Sow Media платформ хамтран ажиллалаа. За тэгээд цаашд бол базаа маань бол өмнөх хэвэндээ бас 7-7 хоногоор хэвийн үргэлжилнэ.